За Монгол банк 2020 оны 10 сараас хойш орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8-аас 6% болгож бууруулсан. Үүнээс хойш нэг жилийн хугацаа одоо ингээ өнгөрч байна. За энэ хугацаанд 9276 өрхөд 679.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Энэ бол түүхэндээ нэг жил гарч байгаа хамгийн өндөр зээл юм аа. За гэтэл нөгөө талдаа үйл хөдлөлийн үнийн өсөлт байна. Тэнхлэг зуучийн гаргаснаар 21 оны 9 сарын байдлаар метр квадрат тутамдаа 15.8%-аар орон сууцны үн өссөн байна. Олон улстай энийг харьцуулаад харах юм бол Knight Frank Global House Price Index-ээр дэлхийн дундаж өсөлт нь 6% хүрэхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар байрны үн 15.8%-аар өсөд байхад нөгөө 8 байсан ипотекийн зээлийн хүүгээ 6 болоод ямар ч үр дүнгүй байгаа байхгүй юу? Гэвч та бүхний өгсөн энэ материал дээр хүүгээ 6 болгосноор зээлтгчийн сарын төлбөрийн хэмжээ 20%-аар багасж гин гэж бичсэн байгаа байхгүй. Энэ одоо яг ямар тооцоо судалгаан дээр ийм юм гарч ирж байгаа юм бэ? Ерөөсөө ойлгохгүй байна. Энэ дээр Монгол банкны бодлогын тохируулга гэж ерөөсөө байхгүй байгаа байхгүй юу? Тэгээ одоо оны төгсгөлөөр ипотекийн зээлээ татна гэж байгаа. Энэ бүр нэргсэн хойно нь хашгирна гэдэг ийм зүйл болж байгаа. Тэгээ энэ дээр ямар бодолтой байна л хавг сүрэн дарга. За хоёрт нь хугацаа ихтерсэн чанаргүй зээлийн хэмжээ 10.1% гэсэн статистик байна. За ковидын үед банкудад үзүүлсэн хөнгөлтүүд байхгүй болохоор чанаргүй зээлийн хэмжээ хэдэн хувьд хүрэх вэ? Олон улсын байгууллагууд хөндлөнгийн шинжээчид 20% хүрнэ гэж байгаа. Ийм төсөөлөл гаргаж байна. Тэгэхээр дараа жил банкуд маш их хэмжээний эрсдлийн сан байгуулах юм байна. Гэтэл зээлийн өсөлттэй 2022 онд 16.1% байна гэдээ оруулаад ирж. Дээрээс нь банкуд эрхжил IPO хийнэ. Банкуд ч зээлээ гаргаж чадах юм уу? Иргэд гой баланс хараад нөгөө хувьцааг нь авчдаг. Тэгсэн дараа нь банк нь зээлж гаргаж чадахгүй өчнөө олон чанаргүй зээлтэй. Ийм дүр зураг харагдаад байгаа байхгүй юу? За 22 онд нэг хүнд ногдох үндэсний нийт орлого хэд гэж төсөөлж байгаа вэ? Хавг сүрэн дарга. 2030 онд 17,500 ам доллар болгоно гэд Монгол улсын их хурлаас Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтал баталсан байгаа. 30 он хүртэл 9 жил дунджаар үндэсний нийт орлого хэдэн хувьтай байж энэ тоонд хүрэх вэ? Та ямар прогноз тооцоол хийсэн бэ? Гэсэн юм 3 асуулт асуумаар байна. За, ажлаас хариулт өдгөр микрофон байна. Монгол банкны ерөнхийлөгч Лав Сүрэн. Хэд байна микрофон? 81. За. 81 үгүй. За, өндөр өнгөшний асуултанд хариулъя. За, ипотекийн зээл энэ онд бол бас түүхэндээ хэмжээгээр гарсан. 2013 оноос хойш Монгол улс ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байгаа. За тэгээд энэ бол энэ нийт өссөн дүнгээр бол 6 их нийт төгрөгийн хэмжээнд ирсэн байгаа ипотекийн зээл маань. За ипотекийн зээлийн зорилго бол ерөнхийдөө дундаж давхаргыг бий болгох. За ялангуяа байгаль орчны бохирдол, агаарын бохирдол, хөрсний бохирдол гэдэг энэ бүх олон асуудлыг шийддэг. Бас ер нь олон улсад бол тийм стандарт ийм зээл байгаа. За энэ жилийн үед бол одоо яг өнөөдрийн байдлаар 861 тэрбум төгрөг ипотекийн зээл гарсан. 11,400 ийм иргэн ийм орон сууцтай болоод байна. За таны дурдсан тэр өнгөрсөн оны 10 сарын 1-ээс 8% хөтөлбөр маань 6% хөтөлбөр болсон. 8% хөтөлбөр байхад бол Монгол банк 90% гаргаад 10% банк гаргадаг гэсэн бол 6% хөтөлбөртэй болсноор 40% банк гаргаад 60% төв банкнаас ингээ олгоо ингээ явж байгаа. Тэгэхээр дийлэнх их усүр нь бол арилжааны банкнаас гарч байгаа. За ийм хэмжээний эрэлт байна гэдэг нь бол одоо энэ сайн ийм тоонууд бол харуулж байгаа. За энэ жил бол бас ингээд одоо 700 800 тэрбум болтлоо гарах бас нэг болсон шалтгаан засгийн газрын
эрүүл мэндийг хамгаалж эдийн засгаас сэргээх энэ хөтөлбөрт ипотекийн хөтөлбөрийг оруулсан. Сүүлийн одоо эх 3 жилд бол 2 тэр их найдын ийм ипотекийн зээлийг гаргана. За жил бүр нэг 700 тэрбум орчим гаргахаар ингээд явж байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийн хүрээнд бол ингээд энэ зээл олгогдоод явж байгаа. Тэгээ энэ маань өөрөө бол ерөнхийдөө ямар ч байсан зах зээлийнхаа эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг хангахад бол тодорхой хэмжээнд хангаад явж байгаа гэж Төв банкны зүгээс харж байгаа. За ер нь орон сууцны үн өсөж байгаа энэ асуудал нь бол түүхийдийн үн өсөж, барилгын материалын үн өссөн. За мөн тээвэр логистикийн асуудал, за хорой цэрийн дэглэмээс болж одоо гацалд үүсч, хомсдол үүссэнтэй холбоотойгоор барилгын материалын үн өсөд тэрнийг дагаж бол энэ зардал өссөн гэдгээр энэ үнийн өсөл байна гэж харж байгаа. За тэнхлэг зуучраас гадна Монгол банкны статистикийн судалгааны газар өөрөө бас судалгаагаа явуулдаг. За тэгээ манай судалгаагаар бол оны эхнээс хойш өнөөдрийг хүртэл бол орон сууцны үн 11% өссөн байгаа. За нийт борлогдож байгаа орон сууцны 50% нь хуучин орон сууц, 50% нь бол шинээр баригдаж байгаа юм орон сууц байдаг гэдэг ийм статистик мэт байгаа. За хоёр дахь асуудлын үед бол өнөөдөр банкны системийн нийт олгосон зээл 20 их найдад хүрсэн. За 20 их найд зээлийн 9.6% нь бол чанаргүй зээлийн ангилалд. За нэг бас 7 орчим хувь нь бол одоо анхаарал хандуулах ийм зээлийн ангилалтай байна. За эдийн засаг ийм хүнд одоо энэ цар тахлын хямралын шинжтэй ийм эдийн засаг хүндрэлтэй байгаа үед бас зээлийн чанараа одоо мэдээж муудах бол хандлага бол байгаа. Гэхдээ бол тийм контроллоор одоо хяналтаас алдагдахаар тийм хэмжээнд байхгүй байна гэж харж байгаа. Ялангуяа тэр 13-аас 15 онуудад бол Монгол улсын эдийн засагт одоо өнөөдрийг шиг ийм их хүндрэл байхгүй үед бол чанаргүй зээлийн хэмжээ бүр 12-аас 15% дүржсэн бол одоо ингээд 10%, 9.6% бол энэ бол гайгүй хэмжээнд байна гэж харж байгаа. Ер нь цаашдаа бол одоо Монгол банкнаас авсан хөнгөлт чөлөөлтийн юу бол үе шаттайгаар хэсэгчилсэн маягаар ингээд эргээд хэвийн байдалд нь оруулаад явж байгаа. За ингээд эргээд хэвийн байдалд оруулаад явж байгаа үед за дээр нь ковидын дараах эдийн засаг үнэхээр өөрөө сэргээд эхлэх юм бол чанаргүй зээлийн хэмжээ харин ч энэ хэмжээнээс нэг идэхгүй бахаа гэсэн ийм төсөөллийг хийчихэд байж байгаа. Үндэсний нийт бүтээгдэхүүнтэй холбоотой асуудал байгаа. За өнөөдрийн одоо 21 оны одоо эцэд манай төсөөллөөр бол дотоодын нийт бүтээгдэхүүн бол нэг 43 их найдад хүрэх. За тодруулах юм уу? За 1 минут нэмж өгөө өндөр гишүүнд. За гишүүд үндсэндээ энэ хэлц хэсэгтэр зөвхөлтэй асуултууд явж байгаа шиг байна. Энэ бол эхний хэлцүүлэгтэр нь байнгын санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асуухт ихтэй байгаа. Дараа нь зарчмын зөрүүтэй саналууд явна. Түүн дээр дэмжсэн дэмжээгүй саналаа хэлэх эрхэн нээлттэй байгаа. За өндөр гишүүнд 1 минут нэмж өгье. За 3 асуултын хоёрт нь ямар ч хэлсэн хариулт нэг тодорхой хэмжээнд авлаа. Тэгээ миний хэлээд байгаа юм нь ипотекийн зээлийнхаа хүүгд 8-аас 6 болгочхоор энд чи эрэлт нь нэмэгдэж шин. Нөгөө талаас энэ хил гайлтай холбоотой, ковидтай холбоотой нийлүүлэлт нь буурч шин. Эндээс Монгол банк ямар ч тохируулга хийгээгүй. Тэгээ энэ тайлан дээр болохоор ипотекийн зээлийн хүүг бууруулснаар ард иргэд 20 орчим хувиар бага мөнгө төлдөг болсон гэсэн ийм ташаа мэдээ энэ дээр тавьсан байгаа байхгүй. Энд чинь худлаа штэ. Энтэй холбоотой асуулт асууж байхад тэгээд бөөрийн хэлээд явчих юм. За хоёрт нь яг одоогийн ковидын дэмжлэг байгаа үед чанаргүй зээлийн хэмжээ чинь сая таны хэлснээр 9.6 гэж штэ. Энэ дэмжлэг нь байхгүй болохоор энэ чанаргүй зээлийн хувь чинь нэмэгдээд явчих штэ. Тэгээ эх жилээс IPO хийх гээд эхэндээ сайхан баланс харагдав. За асуултанд хариулчих. 81 дэх микрофонд ажил хэсэг. За өндөр гишүүний асуултанд тодруулъя. За дотоодын нийт бүтээгдэхүүнийг 21 оны эцэст 43 их найд гэж төсөөлсөн байгаа. За 22 онд 47 их найд, 23 онд 53 их найд гэдгээр ингээ яваад төсөөлөл хийцэн байгаа. Тэгэхээр бол эх оны одоо эдийн засгийн дотоодын нийт бүтээгдэхүүн өсөлтийг бол 5.9% өснө гэсэн эхний одоо өнөөдрийнх бодит байдалд тааруулсан төсөөлөл ингээ хийчихсэн явж байгаа. Тэгэхээр энэтэй нь уялдаад ерөнхийдөө нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн бол ингээ өсгөр байгаа. Ипотекийн зээлийн хувьд бол
Ипотекийн зээл бол ийм бусад зээлтэй харьцуулахад их онцгой зээл. Ягаад гэвэл 6%-аар 8%-аар ингээд 20 жилээр авсан бол яг 20 жилээр нь бодсон нийлбэр дүнгээ ингээд одоо сар болгонд нь одоо хуваагаад ингээд 360 сард ч юм уу ингээд хуваагаад ирэхлээр одоо өнөөдрийн байдлаар дунджаар бол 500 мянган төгрөгийн ийм дундаж төлбөр байгаа. Ипотекийн зээлийн сарын төлбөр. Хэрвээ энийг 6-гаар бодох юм бол энэ нь өөрөө том нийт дүн нь өөрөө 6-гаар багаар 2%. За улсын хурлын гишүүн Жамиа Орлогийн Сүхбаатар асуулт асууна.